За өнөөдөр Завхан сумын түүх 100 жилийн золголт өргөн дэлгэр сайхан болж байна. Ингээд энэ Завхан сумын золголтын дээрсэн нутгийнхаа нийт хүмүүст бас 100 жилийн ой баярын мэндчилгээ дэвшүүлж, за нутгаас одоо хэдэн жилийн өмнө гарав, хаана багшлав энэ талаараа бас нэг иргэдтэй мэдээлэл өгөөрэй. За баярлалаа. За би Завхан сумын уугуул цагаан дөнгөний хүүхдээ 1959 онд бага сургуульд орсноор дунд тэгээд дээд сургууль амжиж явсаар нутагтаа бараг ажиллах боломж олдоогүй. Ингээд улсад боловсролын байгууллагад 43 жил ажиллаад одоо энэ дэр насны тэтгэврт байж байна. За манай нутаг бол одоо 100 нас наслна гэдэг бол үнэхэрийн одоо хувьсгалын өмнөх болон социализм тэгээ өнөөдөр зах зээлийн нийгэмд өнөөдөр манай сум Монгол улсын хөгжилд үнэтэй хэв нэмэр оруулж яваа олон сайхан жишээг өнөөдрийн энэ уулзалтаас би харлаа, сонслоо, мэдэрлээ. Тэгэхээр одоо манай сум бол миний бодож байгаагаар цаашид 100 жилийн ойг тэмдэглэнэ. Тэгээд сумд хөгжих маш их ирээдүй энэ орчин цагт байна. Тийм учраас би энд нэг зүйлийг олон улсаар хэлье гэж бодож байна. Би Дунд говийн 3 сайхан гэдэг сумд олон удаа очижсэн. Яг манай нутаг шиг ийм байгальтай, ийм цаг агаартай говийн ийм бույд газар. Тэгээ өнөөдөр тэр сумыг одоо яаж хөгжүүлсэнийг хэсэг бүлэг залуучууд ямар хөө байдлаар хөгжүүлсэнийг одоо Монголд ярив тэгэл олон улсын стандарт хүн амьдрах цэг гэдэг одоо бараг зарлж штэ. Тийм учраас манай сум бол цаашид энэ их сайхан байгаль, онгон дагшин байгаль, энэ сайхан боломжийг ашиглаж ялангуяа залуучууд энэ сумаа цаашид улам гоё ер нь олон улсын стандарттай болох ийм нөхцөл боломж одоо байна гэж би өнөөдрийн ярианаас харж мэдэрлээ л дээ. Тийм ч учраас өнөөдөр манай бас зарим нэгэн том эрдэмтэд бас үг хэлж байна. Тэгээд энэ байдлаас ингээд эцэстний бид өгнөж хэлэхэд энэ Завхан сум гэдэг газарт маш их ирээдүй байна. Ялангуяа манай сум бол оюунлаг сум. Эрдэмтдийн тоогоор аймагтаа бол ихэнд явдаг ийм газар. Тийм учраас завханчуудаа 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэж цаашид хийх зорилттой маш тодорхойлж одоо сая засагдрах хэлж байна да. Модон жорлонгоо 100 жилээ өгтнө гэж. Ингээд одоо нийгмийн дэвшил бол хаа сайгүй өрнөж ингээд энэ өөрийнхөө бол Монгол орны нүүр царай ингээд цаашид улам сайхан өнгөжж, өөрчлөгдөж энэ сайхан нийгэм бид өөрсдөө байгуулах нэ. Ингээд нутгийнхаа 100 олонд 100 жилээ өгсөн ажилдаа амжилт гаргаж эрүүл урт насаж ялангуяа барилдуулсан бүхэн гэртээ уралдуулсан морин эхний 5 дахь болтгоо гэж одоо ирэж байна. За баярлалаа. 100 жилийнхаа ойгоор уулзъя. За баярлалаа.